Монгол улсад 1973 онд анх 4 ажилтнтай байгуулагдаж байсан манай байгууллага өдгөө 40 гаруй мэргэжилтэнтэй болон өргөжиж монголчуудын сайн сайхны төлөө өөрсдийн мэдлэг туршлага мөн дэлхийн 170 орн дахь өргөн түншлэлийн хүрээнд олон зуун төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсын засгийн газар, ард иргэд, олон улсын түншүүд, иргэний нийгмийн болон хандивлагч байгууллагатайгаа хамтран бид өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд олон зуун төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Үүнээс цөөн хөдийг онцлон дурдж байна. 1973-аас 1990 онд цаг үр орчны шинжилгээний газарт мэдээлэл тооцооллын төвийг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлж, орон даяар ялангуяа малчид, орон нутгийн иргэдэд чухал ач холбогдолтой цаг үрийн урьдчилсан мэдээний наривчлал, найдвартай байдлыг илүү нэмэгдүүлв. Говь хувьцаат компанийг үүсгэн байгуулахад техникийн туслалцаа, зөвлөгөө болон судалгаа тооцооллыг боловсруулж дэмжлэг үзүүлв. Өдгөө тус компани нь 70-аас дээш хувийн эмэгтэй, нийт 2000 гаруй ажилтнтай, мөн олон улсад салбартай дэлхийд тэргүүлэх ноол уран бүтээгдэхүүний брэнд болсон байна. 1990-с 2000 онд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн микростарт төслийн хүрээнд байгуулагдсан хөгжлийн алтан сан нь Монголын анхны банк ус санхүүгийн байгууллага болж, улмаар арилжааны банк болон өргөжих эхлэл болов. Өдгөө хас банк нь 60-аас илүү хувийн эмэгтэй, нийт 1400 гаруй ажилтнтай Монголын тэргүүлэх арилжааны банкуудын нэг болсон байна. Улаанбаатарт анхны интернет кафе болон кибер төвүүдийг нээж, анхны мэдээлэл харилцааны технологийн чуулганыг зохион байгуулав. Ингэснээр Монгол улсын мянган залуучууд болон мэргэжилтнүүд дэлхийд холбогдох боломжтой болсон төдийгүй Монголд мэдээлэл харилцааны технологийн хөгжлийг эрчимжүүлэхэд чухал дэмжлэг болсон байна. 2000-аас 2010 онд гамшигын удирдлагын эрхцэн орчинг боловсронгуй болгох, байгууллагын чадварыг сайжруулах замаар онцгой байдлын ерөнхий газрыг үүсгэн байгуулагдахад дэмжлэг үзүүлв. Өдгөө тус байгууллага нь жил бүр олон зуун хүний амнасыг байгалийн гамшиг болон COVID-19 цар тахал зэрэг гамшигаас хамгаалах төв байгууллага болсон байна. Би даасан албан ёсны хүний эрхийн үндэсний комисс үүсгэн байгуулагдахыг дэмжин ажиллав. Өдгөө тус комисс нь Монгол улсын иргэдийн тэр дундаа эрсдэлт болон эрхэн зөрчигдсөн нийгмийн бүлэг болон хувь хүмүүсийн эрхийг хамгаалж дэмжин ажилдаг тэргүүлэх байгууллага болсон байна. Авилгын эсрэг хуулийн төслийг боловсруулах болон авилгатай тэмцэх газрыг үүсгэн байгуулагдахад дэмжлэг үзүүлэн ажиллав. Өдгөө тус газар нь эл тод шударга, авилгалгүй, иргэдтэй нээлттэй, хариуцлагатай төрийг бий болгоход голлох үр гүйцэтгэдэг байгууллага болсон байна. 2010-аас 2020 онд 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөнд орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн дуу хоолойг тусгахад чухал хувь нэмэр оруулав. Мөн мэргэжлийн, эргэн төвтэй, гендерийн тэгшэрхтэй, хариуцлагатай төрийн төлөө олон мянган төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөлөгчдөд чадварчуулах сургалт зохион байгуулав. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Парисын хэлэлцээний амлалтаа биелүүлэх Монгол улсын хүчин чармаалтыг дэмжиж, одоогийн барилга байгууламжуудыг эрчим хүчний хэмнэлттэй болгох туршлага нэвтрүүлв. Орон даяар хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг олон зуун мянган тонноор бууруулах боломжтой энэ загвар төсөл нь Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээнд чухал дэмжлэг болох боломжтой. Биологийн олон янз байдал, уламжлалт, соёл болон орон нутгийн эдийн засгийн үндэс болох экосистемийн үйлчлэгийг хамгаалах нөхөн сэргээх замаар малчдын уур амьсгалд эмзэг байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлв. Өдгөө нийт 5.7 сая га газрыг тусгай хамгаалтын сүлжээнд хамруулж, мөн олон сая га газрыг нөхөн сэргээх замаар биологийн олон янз байдлыг хамгаалахын зэрэгцээ олон мянган малчин өрхийн тогтвортой амжиргаанд нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлв. As a trusted partner of the Mongolian people and the government of Mongolia, we are truly proud of our joint progress and achievement over the last 4 decades. At times, we are faced with unforeseen challenges, such as the COVID-19 pandemic, but our mission in Mongolia is always clear: to improve the lives of Mongolian women, men, girls, and boys. We will continue to work toward realizing the Sustainable Development Goals by 2030 to assist the government of Mongolia and the people of Mongolia to build forward better, leaving no one behind, for a more sustainable, gender-inclusive, resilient, and empowered future, because this is the future we want.